Энэ удаагийн парламент буюу энэ зүрх хүчний үргийг үндэсний эвсэл ногоо нам, иргэний зориг ногоо намлаг гүйцэтгэж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бусдууд нь Монгол Ардын нам, хүн нам, арчсан нам засагт хамтарж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд зарим нь одоо асуулт асуугаад энэ мэтгэлцээл явж байгаа шүү. Инхээр одоо намлууд айрлаа, намын сайд нар лүүд айрлаа гэдэг. Энэ сайд нар ч арчсан намын сайд нар биш шүү дээ. Монгол улсын сайд нар. Ерөнхий сайд томилчод байгаа. Тэгэхээр энэ дээр хаана бас энэ нэг тийм явган ус төр одоо болох хэрэгтэй байгаа. Тэгээ яг зүгээр энэ алдаа оноогоо эрт ярилцж ижил бас цаашдаа юун дээр алдчихж байгаа энийгээ дүгнэх хөлгүүтэй. Тэгээ мэдээж энэ засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээлүүд байгаа хоо зохион байгуулалтын, төсвийн, хүний нөөцийн, за хууль эрх зүйн гэдээ маш олон зүйлүүд байгаа. Энэ дээрээ одоо яг л одоо Монгол улсын нийтлэг эрх ашигт хөгжилт хүрэгдэх тэр одоо 90-ийн дараа одоо тэр зүйлүүдэд тавьж ягаад дистрата бөгөөд одоо оновчтойгоор зарим цөөн ажлуудыг бүр одоо шургуу эрчимжүүлэх гэж ярих уу маш эрчтэйгээр эрчимжүүлэх ажлыг хиймээр байна. Бүгдийг нь одоо барахгүй. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр яг одоо хүний хөгжлийн асуудал дээр юуг анхаарах юм? Дид үтцийн хөгжлийн асуудал дээр юуг анхаарах юм? Улсын болон дагуул хотын хөгжил дээр юуг анхаарах юм? Эдийн засаг уулархан салбар дээр юу анхаарах юм гэдэг дээрээ энэ засгийн газрын гишүүд бас яг фокуслаасаа гэж бодож байна. Өнөөдөр улсын эдийн засгийн 90% нь уулуурхаагаас хамаатай мөртлөө уулуурхаан бодлого нь одоо хүртэл орж ирэхгүй шүү дээ. Одоо хүртэл орж ирэхгүй. Хизээ орж ирэх юм бүү мэд. Өнөөдөр хөрөнгө оруулагчид нь хараад байна. Хувийн хөрөнгө оруулалтууд энэ уулуурхаан салбарт орж ирж болох юм уу гэдэг зүйлүүд нь хараад байна. Тэгээ энэ чиглэлийн төгжээ болсон газрын хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгаль орчны хуулиудаагаа балансыг нь олоод уулуурхаан бодлогоо бид нар тодорхой болгоо зарламаар байна шүү дээ. Хийхгүй. Тэгээ өнөөдөр уулуурхаанч одоо бараа түүхийн эдийн үн унжийн энэ унжаагаа дээр бид нар бас бодлогоо эрчимжүүлээд дараагийн циклийг эхлэхэд бэлэн баймаар байна. Дараагийн тэр юун дээр. Гэтэл одоо ийм зүйлүүд нь байдгүй, эрхэлсэн сайдууд нь байдгүй. Асуудлаа ярих гэхээр би сая одноосод байсан гэдгийг бас хэлмээр юм биш үү. Зарим сайдууд нь өрөөндөө суулж байгаад орж ирж хариулт юм байна. Ер нь энэ ийм л байдалтай энэ байнгын ороо чуулганы уралдаанд хандж байна. Тэгэхээр ийм зүйлүүд байна. Тэгээ энд нэг хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Танаа манаа гэж ялгаад чимхэж аваад чиглээд байгаа юм алга. Энэ дээр хэдүүлээ бас нэг ойлголцчихъя. Тэгээ одоо ингээд үг хэлэхээр л одоо арчсан намын сайдуудыг барьж аавна гэдэг энэ зарим одоо энэ хүмүүс нэг хитэн бүсгүүчүүдийг барьж аваад янз янзаар хэлээд тах юм. Гэхдээ одоо бүрөвд орж гişүн шүү дээ. Би хэлчихье одоо. Тэгээ ёс бус үг хэлж. П гэдэг үгийг нь харамгүй хэлдэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ бас ус төржүүл бас адилхан ус төрж чадна шүү дээ. Аль болохоор ойлголцоод ийм зүйлүүд байхад зөвхөн манаа танаалууд дайрлаа гэдээ одоо ингэж тах юм. Тэгэхээр энэндээ хаана байя. Тэгээд энэ төрийн албаагчдыг ажлыг хийлгийа. Сайд нар ирдэг байя. Ядаж энэ дээр төрийн нарийн бичгийн дараагаас дээш өмснө энэ бусдууд нь ажиллаа хийжээ. Ялангуяа яг хөө ерөнхий чиглэлийн бодлогын гэдэг юм уу сангийн ам, эдийн засгийн хөгжлийн ам ч гэдэг юм уу ийм чиглэлийн одоо яхаарахгүй бодлогын дарга нар ирж болж байна газрын. Бусдууд нь ингээ ажиллаа хийж юмэр шүү дээ. Тэгээ энд нэг ч бодлогын одоо асуултанд хариулах хүн алга. Тэгээ дараа нь бүгд мэдэхгүй. Тэгээ ийм байдалтай энэ сайд нар ч юм байна шүү. Ялангуяа ерөнхий сайдыг орлох хэмжээний 3 шадар сайдыг нэгж үзэгдсэнгүү.